Сайн байцгаана уу? Apex Capital-ийн гадаад арилжааны брокер Тэмүүлэн байна. За энэхүү бичлэгийн хүрээнд бид нар гадаад арилжааны судалгаа номер 3 буюу Mongolian Mining Corporation MMC-ийн талаар та бүхэндээ мэдээлэл өгөх гэж байна. Манайх 2024 оноос эхлээд 7 хоног бүрийн хөрөг гарагт таны манайх дээр бүртгэлтэйгээ имэйл рүү гадаад арилжааны судалгаа явуулж байгаа. Тэгээ энэнийхэн талаар би та бүхэнд танилцуулах гэж байгаа юм. За Mongolian Mining Corporation болохоор Хонконгийн хөрөнгийн бирж дээр TIG 975 гэсэн тикертэйгээр арилжаалагдж байгаа. Хэрвээ та хувьцааны мэдээллийг авах хүсэх юм бол Google руу ороод TIG 975-ыг таах юм бол ерөнхийдөө хувьцааныхаа мэдээллүүд нь гараад ирнэ. Хувьцааны ханшийн хувьд гэх юм бол энэ одоо чартнаар харагдаж байгаачлан бид нар бол сүүлийн 1 жилийн 365 оны ханшаар 2024 оны 3 дугаар сарын 14-ний байдлаар бэлтгэж ирсэн. За яг жилийн өмнө ямар байсан бэ гэхээр одоо 5-аас доошо буюу ер нь 3-аас 4 Хонконг доллартай байсан бол 3 дугаар сарын 14-ний байдлаар 877 Хонконг доллар буюу ерөөдөө тухайн одоо жилийнхаа өмнөөс 2 дахин илүү өссөн байдалтай явж байгаа. Компани үйл ажиллагааны хувьд гэх юм бол Монгол улсад нүүрс олборлож, тээвэрлэж, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Ер нь бол уул уурхайн компани байгаа. Хотуудын хувьд гэх юм бол та бүхэн зурган дээрээс харж байгаачлаа одоо ухаа худаг, баг наран гихч ордоос нүүрс олборлоод за тэгээ одоо гашуун сухайд ханг замун үд гэсэн бомбуудаар ер нь бол дамжуулан хятад руу борлуулалт хийдэг ийм компани баг. За 2020 оноос хойш Монгол улсын нийт экспортын 13-аас 15%-ийг MMC бол одоо сүүлийн 3 жилийн хугацаанд бол нийлүүлж байгаа. Буюу одоо зах зээлийнхаа 13-аас 15% эзэлж байгаа гэж хэлэхэд бас хэлэлтгээргүй байгаа. За энэ чартнэр харж байгаачлан одоо Монгол улсын нүүрсний экспортыг харуулсан байгаа. Гашуун сухайд болон бусад бомбууд тэгээд энд байгаачлан болохоор MMC-ийн эзлэх хувьд за тэгэхээр 2020 оны байдлаар бол нийт экспортын 13%-ийг 21 онд 7%-ийг за 22 болон 23 онд болохоор 13-15 гэсэн байдалтайгаар нийт Монголын нүүрсний экспортыг эзэлж байна. Хятад улс COVID-19 цар тахалтай холбоотойгоор импортын хязгаарлалтыг 2023 оны эхний хагас жилд цуцласнаар одоо Хятад кокчх нүүрсний импорт огцом өссөн байдалтай харагдаж байгаа. Тухайлбал одоо Монгол улсаас Хятад руу борлуулж байгаа одоо экспортлж байгаа хэмжээ маань 197.3%-оор өсч 22.3 сая буюу энэ нь одоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн байгаа. Энэхүү компани өөрөө яг нүүрс борлуулалт хийж байгаа учраас компани борлуулалт нь бол маш эргээр нөлөөлсөн байгаа. 2022 оны 1-р хагас жилийн байдлаар компани 141 сая долларын борлуулалттай байсан бол 2-р хагас жилийн байдлаар 439 ус. За үүний дараагаар 2023 оны буюу одоо өнгөрсөн оны 1-р хагас жилийн байдлаар 516 сая болж нэмэгдсэн байгаа. За энэ дээр бидний судалгаан дээр яагаад 2023 оны 1-р хагас жилээр яваад байгаа гэхээр энэ судалгаа маань өөрөө 3-р сарын эхний 7 хоногт хийгдсэн судалгаа байгаа. Эхний болоо 2-р 7 хоногт. Тэгэхээр тухайн үед болохоор компани жилийн тайлан буюу одоо 2023 оны бүтэн жилийн тайлан гараагүй байсан учраас бид нарт нээлттэй байсан мэдээлэл нь одоо 2023 оны хагас жил 1-р хагас жилийн тайлан байсан байгаа. За компанийн зүгээс урьдчилсан байдлаар 2023 оны цэвэр ашигын хэмжээг ойролцоогоор 220-оос 240 сая ам доллар байх болов гэсэн хүлээлтийг олон нийтэд зарласан байгаа. Энэ нь 2022 оны 52 сая цэвэр ашигаас ойролцоогоор 270-аас 300 дахин өсөх боломжтой гэж ер нь бол өөрсдөө дүгнсэн байгаа. За өнөөдрийн байдлаар бол компани тайлан бол гарсан. Компани тайлан гарахдаа ямар хэмжээтэй гарсан бэ гэхээр энэ дээд хэмжээ буюу компани цэвэр ашиг бол 240 сая ам доллартай гарсан байгаа. 23 онд MMC-ийн хувьд маш олон онцлог томоохон одоо хайлайтууд болсон гэж хэлж болно. Тухайлбал юм бол тэд одоо уул уурхайн хайгуул эрхэлдэг Эрдэнэ Resource Development корпорацтай хамтын гэрээ байгуулж Эрдэнэ Монгол компани 50%-ыг нь 40 сая долларт эзэмшээр болсон байгаа. За ингэснээр компанид ямар өөрчлөлт орж байгаа гэхээр энэхүү видеоны эхэнд ярьжсэнчлэн компани бол нүүрсний олборлолт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол үүнээсээ цаашлаад одоо алт олборлох, мөн борлуулах бизнес рүү орж эхэлж байна. За дараагийн онцлог үйл явдал юу байсан бэ гэхээр Хангад Exploration буюу өөрийн охин компанийн 20%-ийг нь Хятадын Jayo International компанид 88 сая доллараар зархаар хэлцэл байгуулсан. За өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-ны өдөр 40 сая ам долларын үнийн дүнмүхий бонд гаргаж Morgan Stanley-тэй хэлцэл байгуулсан байна. Харин одоо цаашлаад MMC-гийн 2023 оны бүтэн жилийн тайлан гарсан байгаа өнөөдрийн байдлаар. Тэгэхээр би та бүхэн тайлангийнхаа талаар ер нь товч бөгөөд тодорхой хайлайт мэдээллүүдийг нөхөр бэлтгэсэн байгаа. За 2023 оны санхүүгийн үйл ажиллагааны хайлайтууд буюу чухал үзүүлэлтүүд нь яг юу болж өнгөрөв гэх юм бол компани борлуулалт өнгөрсөн оны буюу 2022 оны үзүүлэлтээс 89.5%-аар нэмэгдэж 1 тэрбум ам долларын борлуулалт хийсэн байна. За бидний судалгаан дээр орсон байсанчлан EBITDA-гийн хэмжээ мөн одоо бүтэн жилээрээ 280%-аар нэмэгдэж 509 сая ам доллар болсон байгаа.
Компани орлогын тайлангийн хувьд гэх юм бол 22 онд 546 саяын борлуулалттай байсан бол 2023 онд 1 тэрбум болж нэмэгдэж одоо 2 дахин өссөн байгаа. За үүнээс гадна компани ашигтай ажилласан ч гэсэн та бүхэн одоо эндээс харах юм бол компани одоо cost of revenue буюу борлуулсан бүтээгдэхүүний өртөг маань өөрөө нэмэгдэж нэг шалаагүй байгаа. 22 онд 450 сая байсан бол 2023 онд 593 сая болж нэмэгдсэн байгаа. Gross profit буюу ашигын маржа маань 2022 онд өөрөө 95 сая байсан бол 23 онд 441 сая болж өссөн байгаа. Гэх мэтчлэнгээр компани үзүүлэлтүүдийг яг ингээд харах юм бол борлуулалт аюул сайн нэмэгдсэн 2 дахин нэмэгдсэн байгаа. Хэрнээ борлуулсан бүтээгдэхүүний өртөг өөрөө нэмэгдээгүй байгаа нь компани цэвэр ашиг 240 сая харахад чухал нөлөө үзүүлсэн байна. За борлуулалтын задаргааны хувьд одоо санхүүгийн тайлангийнхаа дөрөвдөр буюу дөрөвдүгээр хэсэгт нь тайлбарсан хэсэг байгаа. Яг ямар нүүрс борлуулад ямар хэмжээтэйгээр өссөн бэ гэдэг хэмжээг нь та бүхэнд энд харуулж өгсөн байгаа. За мөн борлуулалттай адилхан одоо борлуулсан бүтээгдэхүүний зардал буюу бүбэг та бүхэн харахыг хүсэх юм бол дараах байдлаар ерөнхийдөө ингэж задарсан байгаа. За та энэхүү дэлгэрэнгүй тайланг сая хэлсэнчлэн MMCC-г мэн гэж ороод одоо хөрөнгө оруулагч буюу инвестор хэсгээс нь ороод дэлгэрэнгүй харах боломжтой байгаа. Бидний бэлтгэсэн материал бол энэ хүрээ дуусж байгаа. Тэгэхээр та бүхэн гадаад арилжааны мэйл авахыг хүсэх юм бол доорх байгаа линкээр холбогдож өөр имэйлээ бүртгүүлээрэй. Баярлалаа.